Сайн байцгаана уу? Бараг сар уулцсангүй, сар уулзаагүй ч гэсэндээ өнөөдрийн маань бичлэг миний хувьд мангар галзуу бичлэг санагдаж байгаа. Өмнө нь ерөөсөө идэж байгаагүй амар том эрзэн чөхрүүдийг би яг одоо хажуудаа бэлдээд тавьчихсан байж. Өнөөдөр идэе. Бичлэгээ эхлүүлье. Та нар сайн уу? Би сайн. Йоо, энэ өстө амар хүнд байна заяа. Ийм амар том эрзэнийн чихрэн баав. За энэ дээр болохоор world's largest gummy bear гэж байгаа байхгүй одоо дэлхийн хамгийн том баав. Одоо эрзэнийн чихрэн баав gummy bear тий. За энийг бөөнөр задлаа заяа. Вау. Би болохоор cherry төрлийг нь авсан амар cherry өнөртж байна. Йоо, мангар том юм байна. Энэ царайг нь хараач тий яг л баав. Тэдүүд нь ингээ Haribo авчрах юм бол яг нэг иймэрхүү юм шиг байна. Бодчихснаас мангар хүнд. За би та бүхэндээ хэдэн килограмм чихэр гэдгийг ингээ харуулж байна. 2.2 кг. Юм уу да баг л ойролцоогоор. Артлах нь болохоор ийм амар cherry өнөрч энэ амар гоё амттай хаа ёо амслаа шүү. Амар эсгэлэн юм байна. Миний хадсан эсхийг харалтаа. Энэ ойролцоогоор 6000 байна уу 7000 хавцаа калоритой. Бүр ингэ хийж байгаа сүнс асгарна гэж бас байх уу. Яг л эрзэн чихэр ямар ч ажилтнуудтай байдаг яг л тийм хатуу зөөл нь бүр яг адилхан. Made in USA. Одоо эндээс нь хадаж үзье. Миний мөрөөдөл билээд байгаа болохоор би яг юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй. Миний хадсан эск. Cherry бүр ингэ амар амтгч байна. Энийг захиалж явахдаа жоохон том болохоор бас амт нь жоохон мядуу байж магадгүй байх гэж бодсон чинь миний төсөөллийг зүгээр байхгүй болгож чадлаа. Энэ бүр ингээ амар эсгэлэн заяа. Cherry бүр ингээд нэвсгэл ингээ үнэртэж байна. За би энтэй талаас нэг хазлаа, энтэй талаас нэг хазлаа. Амт нь бол үнэхээр like. Окей? Like. 10-аас бараг 10-ыг өгөхөр байна. Дараагийн идэх эрзэн чихрүүд маань энэс гоё байж магадгүй болохоор энэ нь би 10-аас 9 оноо өгчий. Хоёр дахь том эрзэн чихэр болохоор Giant Gummy Watermelon би юм шууга захиалсан. Би тэгээ нэг ерөөсө задалж бариагүй шүү. Энэ тээвэрлэлтийн явцад ингээд хайлтсан юм шүү. Amazon-ийн энэ хайрцаг дотор ингээд юм мөснүүд байсан байхгүй. Эднэр чинь бас ингээд халуунд бас ингээд хайлчтай юм лээ шүү дээ. Одоо ингээд хайлаад ингээд урсан байгааз. Ингээд тийм бэлээ. Тэгтээ яг хөө ингээд ирцэн бас их юм да. Миний бас нөгөө эрзэн чихэр маань бас ингээд хайлчихсан байсан. Тэгээд яг хөө хоёр эрзэн чихэр л фейлдсэн. Бусд нь бол эви ирүүл цав саруул хүрэтэрсэн. Ойролцоогоор нэг 1500-аас 2000 ккал гэдээ ойлгочиход болно доо. Энэ одоо үүрэн байгаа шүү дээ, шивгааны үүрэн. Энэ нь болохоор grape-ний амттай гинэ, усан үзэмний. Тэгээ энэ доотлох нөгөө нэг энэ хальсны шүү дээ бидний иддэггүй. Энэ хэсэг нь болохоор эсгэлэн алюмины амттай гинэ. Тэгээд одоо энэ улаан нь болохоор мэдээж нөгөө шивгааны амттай, тарвасны амттай. Зарим нь бас хятадаар шивга гэдэг, монголоор тарвас гэдэг, монголоор ярьж сурмуур гэд бас загинчиж магадгүй би мэдж байгаа. Гэхдээ яг шивгааг л хэлчихье. За задлаа. Энэ одоо яаж задлах юм? Хайлаад бүр ингэ наалтцсан болохоор задрах жоохон бэрхэл юм байна. Оо, энэ Amazon-ийн жоохон хариуцлагагүй байна. Ингэж хайлуулж авчираад бас энэ чинь бас хөөх үнэтэй шүү дээ. Тийм үстэй Amazon-ийн хэрэг үзчихээ болоо. Намайг тоож үзэхгүй л хальтаа. Тэгтээ яг ингэж харагдаж байна. Жоохон гэрлээ нэмч. Өнөр нь болохоор яг жинхэнэ ориг шивгаа шиг бол үнэртэхгүй. Тэгтээ яг нэг шивгаатай нөгөө чихрнүүд эдэн шүү дээ. Бүр яг л тэрэн шиг л үнэрч байна. Эднэр аюу хурц үнэртэй юм байна. Хурцж амттай юм. Энэ тийм эсгэлэн биш. Гэхдээ яг л шивгаа амтгдаж. Шивгааны нэг юм дундаж амттай шүү дээ. Усрахыг тий. Доотлын ногоон хальс хэсгийг амсаж үзье. Энэ нь болохоор эсгэлэн алюмины амттай гэсэн. Энэ эсгэлэн байх гэж би бодож байна. Мангар juicy. Та нар бас бодож иж магадгүй ингээд хоёр талаас нь татаад үзчихгээд дундуур нь салах нь салахгүй байна. Тарвасны яг тийм миксэртсэн шүүс шиг амтгдэж байна. Энэ би 10-аас 7.5-ыг өгнө. Буцаага саунд нь хийч. Одоо би энийг хизээ идэж барнаа тий. За дараагийн эрзэн чихэр болохоор бусдаас арай өөр. Саянуудын болохоор чихэрлэг эсгэлэн амттай байсан шүү дээ. Энэ болохоор яг жинхнээсээ халуун ногоотой эрзэн чихэр. Одоо эднэр болохоор бүгдээрээ юм hot peppers гэдэг энэ дээр бичсэн байгааз яг л тийм амттай. Хамгийн халуун ногоотой, дундаж, зөөлөн дүү гэх юм одоо майлттай. Тэгээ gluten free гэхээр арай нэг эрүүл чимэдэд байгаа юм шиг те. Бусдуудыгаа бодвол нэг тийм чихэрлэг бус нэг юм
перцэрлэг үнэрч чинь перц шиг юм шиг тий. За уутнаас нь гаргалаа шүү 1 2 3 байж байгаарай. Бичлэгийн эвийн тэтгэгч Swift компани. Монгол орн дээр Swift компани иштэй азтан заримны урамшуул хөтөлбөр эхэллээ. Амор болон мөрөөдлийн брендийн иштэй заримнуудаас амтархан идээд иштээр нь байгаа энэ кодоор нь 23,000 бэлгийн азтан болоорой. Яг над шиг. Урамшуулт хөтөлбөрийн хугацаа нь 2024 оны 8 сарын 1-ээс 2024 оны 9 сарын 30 хүртэл үргэлжилнэ. За тэгээ намаа яг одоо үзэж байгаа бол гэртээгээ хамгийн ойрхон дэлгүүр ороод Swift компани заримнуудыг авч идээрэй. За хамгийн эхлээд энэ ногооныг нь амсаж үзье. Энэ нь хамгийн гайгүй зөөлхөн төрөл нь green apple тэгээд jalapeno-гийн амттай юм байна. Чихнээсээ халуун ногоотой гэхээр би жоохон аагаад тахын за хазаал үзье. Яриа л автоматгад нөө жоон жижиг хатчих за. Энд халуун ногоотой байна. Хин чихнээсээ jalapeno-тай миний ингээ хил ингээ чимчгнээд байна. Йоо миний шүүс гоожод байна тхүү. Дахиад жоохон томацч. Би амнасаа гаргачлаа. Би чадахгүй байна. Би миний чадал хүрэхгүй байна. Би чадахгүй байна. 10-аас 3-ыг өгнө. Яг гоё юм байна. Гэхдээ халуун муухай. Би дургу. За дараагийн халуун чинжүүний юм улбар шар өнгөтэй юм байна. Энийгээ бодвол хамаагүй халуун ногоотой юм шиг байна. Medium гэхдээ дундаж. Оо. Энийг хартаа ингээд дотроо нэг юм улаан перц шиг юм байгаад байгааз хартаа жүүрж болон habaneroтэй гинэ. За хазээ зовлонгийн түргэн дээр би бүр хөөс гараад энэ ажил амар сонин үнэртэй юм аа. Чихэр шиг биш. Юус эрдэн чихэр идэж байгаа санагдахгүй байна. Миний аамн дотор зүгээр халуун ногоо байгаад байна. Би энийг зажлах уу эсвэл залих уу? Би яаж мэдвэ? Дамнасаа гаргачлаа. Яах вэ? Яаж чихэр ингэ халуун ногоотой байж чадах уу? За эндээс бол жүрж мөрж habanero нь амтгаж байна. Би амталчлаа. Тэгээд залгиж бол чадахгүй маань ямар ч тач энэ 10-аас 5 он өгч. За энэ улаан нь болохоор cherry-ний амттай те Carolina pepper гинэ. Юу ч байдгийн те би энд Google дээр зураг мөргийг гаргаад тавьчих. Улааныг нь би залгина. Одоо юунаас айдгийн тийм зүйтэй. Би чамаас яах вэ? Цааслаа. Ямар туухач чи? Ой. Ямар тэнэг халуун ногоотой юм бэ? Нүдэн диважи харагдаад байна шүү. 10-аас 8 оноо өгнө. Амар халуун ногоотой юм. За дараагийнх нь болохоор бид бүгдийн хамгийн сайн мэдэх юм өтөн эрдэн чихэр байгаа. Миний туртай төрөл нь болохоор ийм улаан цэнхэртэйд би амар туртай ахгүй юу. Тэгээ бас ингээд амтыг бас сонгож авах боломжтой юм байлээ. Энэ улаан нь болохоор cherry, тэгээ энэ цэнхэр нь болохоор blue raspberry тэгээд би яг энэ хоёр төрлийн ингээд сонгож авсан байгаа. Бас ингээд өнгийг ингээд өөрчлөөд амтыг бас ингээд өөрчлөөд бас захиалж авах боломжтой юм байлээ Amazon-оос. Энэ болохоор 3 паунд, монголоор 1 килограмм орчим. Амар том юм байна тий, амар хурц үнэртэй. За өтөн чихрээ гаргацгаая. Йоо энэ гаднах нь амар эсгэлэн болов. Йоо би бүр амар хазаж үзэхийг хүсэж байна. Бүр ингэж амар наалтж ийн энэ сахар нь. Тэгээ доошо газарлуу бүр амар хасгарч байна. Улаан өнгөтэй нь болохоор cherry-ний амттай, энэ нь болохоор цэнхэр бөөрөлцөөний амттай. Яаж гоё хазах вэ? За ингэ хазчих. Энэ амар эсвэлэн юм байна. Тэгээд энэ бөөрөлцөөний амт нь байна. Жижигээсээ 1000 дахин илүү гоё амттай гэд төсөөлрөө заяа. Угаасаа амар гоё амттай юм байна. За одоо амар том хазъя заяа. Саянаас хойш амар жижиг хазаад л одоо энийг амар том хазъя. Эсвэлэн юу юм бэ те бүр чихэр гэдгийг яг эндээс л амталж болох байх заяа. Би сая бол амар том хатсан шүү дээ. Тэгж яагаад л юм бэ? Гоё юу манайхан. За энэ черригийг намсаж үзье. Энэ улаан нь арай эсгэлэн юм байна. Черриний шүүс ууж исэн бол яг тийм эсгэлэн черри, лимоны шүүс дээрээс нэмсэн юм шиг яг тийм л амттай юм байна. Эндээс нь бөөрөлцгөн амтгч чинь, эндээс нь черри амтгч чинь амар гоё амттай байна. Энийг авсандаа бол би хизэж харамсахгүй байна. За одоо оноо өгөх торгон мөч
амар том өтөн чихрэндээ хэдэн оноо өгөх вэ чами 10 оноо өгнө бодчихснаас дэндүүгөө ямттай байлаа. Яг хүсэжсэн амтыг маань мэдрүүлж чадлаа. Миний амыг бас юм амтлах мэдрэхүүг үнэхээр жаргаж чадлаа. Баярлалаа 10 оноо өгнө. За би гараа угаатах. За дөрөвт хэрзэн чихэр болохлээрэ Giant Gummy Cola Bottle одоо лонх тэ колоны лонх гэх юм уу да. Одоо жоохон эрзэн чихрээдээ жоохон ам цанг чинь бас кола уумаар байна шүү дээ. Миний авсан төрөл нь болохоор яг original колоны амттай айгүй олон төрөлтэй юм байлаа. Ашгүй ардталтай ингээд төрлүүдийнх нь зургнуудын ашгүй нэртэй ингээд бичсэн байлээ. Энэ болохоор cherry амттай, orange lime, хам мургац, усан үзэм гэдэг ингээд амтнуудаа бас сонгож авах боломжтой юм байлээ. Саяжингаа амар гашуун эрзэн чихрээдсэн чинь одоо нэг арай нэг зөөлхөн юм кола уухчаад байгаа байрлаж байна. Вау. За уртл нь ийм юм байна. Артл нь ийм юм байна. За амсъя. Амар л кола унарцж байна. Хой шүдний аппарат. Та нар бас бодож магадгүй энэ нэг шүдний аппарат нь ундгүй юм бах та гэд. Ер нь бол салдаг. Тэгээ би буцаагаа наад болчдөг. Манай шүдний юмч эхэндээ амар загиндаг байсан. Одоо ингээд тасцсан надад. Ай, энэ ч бас өмнөхүүдийг бодвол илүү хатуу юм байна. Илүү ажлууштай юм байна. Би ийм эрзэн чихэр дуртай. Колоны хамттай. Бүр яг л колоны хамттай. Гоё. Тэгээ яг л колотой эрзэн чихэр ямар хамттай гэдэг бүр яг л тийм юм байна. Гэтэ бүр илүү гоё хамттай. Бүр яг нэг юм ойрог санагдчихэж байна надаа. 8.8 оноо өгнө. Дараагийн эрзэн чихэр болохоор ийм hot dog байгаа. Гэхдээ жоохон ингээд хайлаа түрээд ирсэн нөгөө саяны тарвс шиг ингээд хайлцсан. Одоо энэ ингээ харж байна. Тэгээ ерөөсө задлж барьсан юм ерөөсө байхгүй. Тэгээд энэ Amazon-ийнхан ингээд энэ юм явуулахдаа жоохон айтайхан пакэжлаад явуулмаар байна. Тэгээ мөсцсөн ойлготойгоо хийгээд те. Тэгэхгүй ингээ хайлж майлаад хүрээд ирэхээр ямар ойлгол байх вэ те. Одоо би ингээд хөөхөө ингээд шатчихж байгаа байхгүй те мөнгөөрөө. Нараа амар хайлцсан баас те. Юу Ингээд энэ hot dog-ных нь sausage нь болохоор cherry амттай. Тэгээд энэ sauce нь одоо энэ mustard нь болохоор лимоны амттай. Тэгээд энэ талх нь болохоор жүрчний амттай гинэ. За ингэж харагдаж байна. Hot dog шиг харагдахгүй байгаа ч гэсэндээ ядч нэг юм hot dog шиг барьмаар авах. За ингэ барьчих. Яг гоё оранж намдагдж जैन, черри намдагдж जैन, лимон нь бас намдагдж जैन. Жохоо эсгэлэндөө бас боломжтой айгуу гоё амттай байна. За энэ хоёр бол төгс зохицол үстэй найзуудаа hot dog эдээд колагаа уудаг. Яг одоо ер нь жоохон пологдоод байна чихрэндээ. Хайлаад ирснийг стоцууд энэ 10-8 оноо өглөө. За одоо хамгийн сүүлийн эрзэн нь чихэр. Би баярлаад байгаа юм хаашаа. Би ерөөсөө дахиж эрзэн чихэр идмэр байна. Би бүр чихрэндээ цадчлаа. Хамгийн сүүлийн эрзэн чихрний маань онцлог болохоор жинкнээсээ өгөрцөө. Та нар жинкнээсээ өгөрцөө нь ийм эрзэн чихэр идчихсэн нь би лав идчихэж байгаагүй. Энэ болохоор яг ийм даршилсан өгөрцөөний үнэртэй амттай. Йоо. Юм шиг юм би эндээс цул уксус үнэртэй тах юм. Хүү идэж чадах юм уу би? Йоо ямар шиг юм бэ? Йоо мөнгөөр авсан юм а зүгээр шижиглээд байдаг нац. Давуу тал нь гэх юм бол ийм зиптэй юм байна. Ингээд ингэчдэг. Тэгэхээр одоо ингээд би эрзэн чихрээ ингээд идчихэд амсчаад ийш нь ингээ хийчин. Тэгээд хэрвээ дахиж идэхийг хүсвэл ингээд задлаад дахиад идэх боломжтой юм байна. Жинхнээс өгөрцийн эрзэн чихэр болохоор миний бүр дотор муугаар гэдэг нь. Шилтэй даршилсан өгөрцөний шүүс яаж үнэртэй? Яг л тэгж үнэртэж байна. Юу за идэ. Арай л удаан маягалчлаа. Гэтэ ямар муухай үнэртэй хоггүй чи ээ. Жог усмсанд ормоор юм да. Муухай үнэртэй юм бэ? Би хамтчлаа. За. Тэ би ингээ хадсан шүү. Тэ тийш хайсан шүү хадснаа тий. Чадахгүй маа. Энэ эрзэний чихэр биш ерөөсө чихэр амтдахгүй зүгээр өгөрцөний шүүсийг даршилсан өгөрцөний шүүсийг зүгээр юм хатуу төлөвт ингээ оруулаад ийм эрзэн болгоцсон байна. Ерөөсөө энэ эрзэн чихэр биш энэ биш шүү найзуудаа бити худалдаж аваарай. Би одоо жижигхэн хазаа залхичээ заяа. Би саяны хаацалтаа ингээд ийшээ ингээд нулимаад хайцсан. Жижигхэн л хазж ил да. Тиймээс ямар асуудал байгаа юм бэ? Оо, өөрөө унтсан. Өөрөө унчлаа. Би
Би сая уулын ажил залхирчсан байхгүй. Бурхан намайг бити идгээд штэ нараа. Би саяныхыг бүр ухраагаад харуулъя. Оо, өөр унтсан. Йоо, энэнийг ямиг идэх гэж маягласаар хэтл бүр хөлөрчлөө. Хацсан шүү. Одоо залхирч шүү. Сэжиг. Пуш орт. За энэнд тэг оноо. Зүгээр тэг. Хайрын мөнгө. Хамгийн сүүлд нь хамгийн гоё юм а дахиад нэг та нартай харуулчихъя. Яа. Насныхаа идэх хэрэгцээний эрзэн чихрээ авлаа да найз нь. Өнөөдрийн бичлэг маань маш сонирхолтой байлаа. Эрзэний чихэр яаж ийм том байж болдог байна гэх хэмжээний амар том эрзэний чихэр идэж үзлээ. Амар сонь санаандтай халуун ногоомоотой эрзэний чихэрч бас идэж үзлээ. Сонирхолтой л байдаг юм байна. Тэгээ дараагийнхаа илүү гоё бичлэгээр уулзлаа. Түр баяртай бичлэгээ дуустал нүүсэн танд болон чам маш их баярлалаа. Баяртай. Чамиг үзэж байвал баруун гараа дэшээ, зүүн гараа дэшээ, хоёр гараа хөдөлгөөд 1 2 3 go.